Гэхдээ ер нь Facebook холбогдсон. Тэгсэн ажлын санал өдрийн 100,000 төгрөгийн ажлын санал гэдэг нэг гинцэгэр холбоос төр дараад ороход шууд Telegram руу холбогдоод тэгээд тэрээр эхлээд бол даалгавар биелүүлдэг ажиллажсэн. Тэгж жагаад баг 20-30 мянгаар өсөж явал 200 мянга бол тэр нь тэгээд бүршээ тийш нэмэлт өсөд идэв юм л. Тэгээд яг хамгийн анх удаад өөрөө нэг удаа мөнгө алдчих утсан. Тэгээд тэрний хаараас ер нь ингэж маргалдаж яг нөгөө нэг Telegram-аа холбогдож явсараа алсуултад дансаад төрсөн. Интернет банкны мэдээлэл өгөөд өдөр 100,000 төгрөг авдаж байна. Тэгэхээр дансаа өгөөд анхнаа бол тэр хүнээс мөнгө авах зайлуулаад өөрөө нэлээд цагтаа авсан. Тэгээд 4 сар дахиж нөгөө өмчөж холбогдоод би одоо ингэ чинь өдөр тутам 100,000 төгрөг өгнө гэхээр дахиж интернет банк өгвөл одоо тэгээд хэрэгт орчих өөрөө хэрэгтэй болчихлоо юм чинь. Ер нь бол ямар ч хүн тэрс өөрөө харин танд хүн ч гэсэн ер нь дансны мэдээлэлээ дансаад хүрэлцэж болохгүй юм шүү.